За шин сурсж байгаа хүмүүс бас ойлгох чухал юм бол уурганы урт. Уурганы уртыг хэрхэн яаж сонгох вэ гэдэг нэг тийм асуудал байгаа. Уурганы урт бол ерөнхийдөө нэг ийм теорем бий. Ерөнхийдөө 9 фут буюу 9 тохой урт бол хүний шууны урттай нийлээд 10 тохой болдог. Ийм болох дээр хүний ямар ч хүний эргонометрт маш зөв таардаг хэмжээ 9 фут буюу 9 тохой 2.7 м байдаг. Жижиг гол дээр загасчлах тохиолдолд уурга их урт байх юм бол мод бургасан тэглэн ачаалгахдаа их хүндрэлтэй байдаг болохоор их богинохон уургануудыг ашигладаг. Том гол дээр яагаад урт уургануудыг ашигладаг вэ гэхээр 1 фит тутам 3-6 метрийн алсталтай байдаг. Хэрвээ уургач нь 10 фит байх юм бол 9 фит уургатай хүнээс автоматар 3-6 метр. 3-6 метр гэдэг нь бас юунаас юу хэлж ийн гэхээр тухайн хүний кастингийн ур чадвараас шалтгаалж байгаа. Кастингийн ур чадвар сайтай хүн бол урт уургаар илүү хоол 6 м хоол шидэн гэсэн үг. Ур чадвар дундаж муутай хүн бол 3 м ч юм уу 1 м-ийн ласталтай шидэн. Мөн далайн уурганууд бол богинохон байдаг. Яагаад гэвэл богинохон их урттай уурга бол нийт уртынхаа хэмжээнд гүн нумардаг учраас хүнд өгөөшийг авч идэхэд хүндрэлтэй байдаг. Тийм болохоор богино уургыг ашигладаг. Мэдээж та бүхэн мэдж байгаа. Нийгмийн уурганууд холын каст хийхгүй 2-3 салаасан хүнд нийфийг дохиж шиддэг болохоор урт ах хэрэгтэй. Гэтэ нэг гарын уурга бол ерөнхийдөө 6 тохоогоос 12 тохой хүртэл ийм урттай байдаг. 2 гарын уурга мөн адилхан 8 тохоогоос 18-20 тохой урттай. Тэгэхээр урт уургаар хол шиднэ гэдэг бол ерөөсөө теорем. Богино уургаар бол арга шиднэ. Мөн өндөр хүн илүү хол шиднэ. Өндөр хүний нуруу өндөр, дээрээс нь гарын урт ихтэй болохоор асталт ихтэй хол шиднэ. Намхан хүн бол хол шидэх боломжгүй. Маш сайн техниктэй байх шаардлагатай намхан хүмүүс бол бас урт уургатай байх хэрэгтэй. Босон.